Кооперантлаа шууд дамжуулалтын хөтөлбөр үргэлжилж байна. Хөтөлбөрийн хамтрагч, доктортой хөгжилд манлайлагч Усны элч Голомт баг, хөтөлбөрийн хамтрагч Монполимет Групп. Манай студид Premier Agro компани ерөнхий менежер Бэлгүн хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу та? Сайн байна уу, өдрийн мэнд. Өдрийн мэнд. Цаг гарган хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За тэгэхээр таны хувьд юунд төрөнд хоёлаа Premier Agro компани маань өөрөө яг ямар үйл ажиллагаа явуулдаг компани бэ? Талаараа товчхон мэдээлэл өгөөч. Манай компани үр тариа малын тэжээлийн нийлүүлэлтээр Монгол улсынхаа хөдөө аж ахуйн зах зээлд 10 орчим жил доктортой үйл ажиллагаа явуулж байна. Үр тариа гэдэг нь болохоор ер нь бол тэжээлийн таримлын өрүүдийг нийлүүлдэг гэсэн үг. Тэжээлийн таримлын баталгаат өр, овёс, арвай, вандуу, эрдэнэ шиш гэд эдгээр маань бүгдээрээ малд одоо ногоон тэжээл маш шимтэй тэжээл болдог. Энэ үрийг нийлүүлдэг дээ. Тэгэхээр Кооперантлаа хуралд таны хувьд, танай компанийн хувьд ямар байдлаар оролцож байна вэ? Та бас сая хэлэлцүүлэгт оролцсон гэж хэлсэн. Манайх өнөөдөр Кооперантлаа хурлын хөрс нүхэн сэргээх, за шинжлэх ухааны болон практик шийдлүүд гэдэг панел дискшныг хариуцаж зохион байгуулалт оролцлоо. За учир юу вэ гэх юм бол манай компани сүүлийн 5 жилийн турш малчдыг тэжээл тариулж сургая гэдэг тэжээл тарийн хөдөлгөөнийг өрнүүлсэн. За Төв аймаг, Архангай аймаг, Өөрхангай аймгийн тодорхой сумдуудаар бид нар бүр өөрсдөө яг яваад малчны хотонд очиод тийм ээ та өөрсдийнхөө өлжөө бууцны хөлдөө ногоон тэжээл ингээд тариул ингэж ургадгийн шүү гэд уйггүй заасны хүчин тэжээл тариа хөдөлгөөн маань маш сайхан үр дүнтэй болоод малчид маань эхлээд өлжөө бууцныхаа хөлд тэрүүхэн хэсэгтээ тарьдаг тийм ээ тэр чинь бас өвлийн зотруухан цагт нэлээд амьд нь ордог байсан бол одоо сум орон нутгаасаа газар аваад тэгээд малчид тариаланчид болж эхэлж байгаа. Энэ туршлагаа хуваалцаач гэж Кооперантлагийн зохион байгуулагчдаас хүссэн учраас бид нар панел дискшнараа тэр тухай ярилцсан. Тэгэхээр манай улсын нөхцөл байдал бэлчээрийн дааз хэтэрсэн. За 80 орчим хувь нийт газар нутгийн 80 орчим хувийн цөлжсөн. Одоо өмнө нь ургадаг байсан ургамлууд нь урхаа болчлоо. Шин тэжээлгүй боллоо. За энэ нь ингээд эргээд нөгөө малынхаа өсөлт хөгжил бүх зүйлд нь нөлөөлөд байгаа шүү дээ. Тийм ч утгаараа яг таны хийж байгаа үйл бол одоо цөлжилттэй тэмцэхний арга юм а гэж бас хэлж болохоор байна. Тэгээд яг бас энэ малчид өөрсдөө тарилж болъё гэдэг хөдөлгөөнийг бас өнөөдөр ярьж ирсэн. Тэгэхээр яг энэ одоо ажлыг хийх явцад ямар одоо сорилтуудтай тулгарсан бэ? Илүү та яг практик төвшөнд ямар байсан талаараа хэлж өгөөч. Ер нь бол бид нар ингээд уйггүй өөрсдөө машинаа бариад төдийлөн том компани биш шүү дээ. За яг ингээд малчны хотонд очиж сургаад явхад хүний ер нь одоо майндсет гэж ярьдаг тийм үү? Сэтгэхгүй одоо зан үйлдэл төлөвшүүлмээр санагдсан. Тэр өөрөө процесс нь тариалт хийх процесс нь өөрөө хэцүү биш. Малчин хүнд та тэжээлээ тарьж чаднаа гэж ойлгуулчих юм бол болчдгийм байлээ. Тэгэхээр бид нар одоо зөвхөн өөрсдийнхөө энэ тэжээл тарийн хөдөлгөөнөөр хязгаарлалгүй тийм ээ. Копинг эндрийг бол биднэрт олцсон маш чухал сайхан боломж гэж харж байгаа. За тэгээд энэ хөдөлгөөний маань дэмжиж өгөх юм бол бид нар улс орныг хамарна. Улс орныг хамрах нь өөрөө дэлхийн ертөнцийн тийм ээ одоо энэ байгаль цаг үеийн өөрчлөлттэй энэ үед бас айгүй бодтой гарц гаргалгаа болох юм байна гэдгийг харсан сайхан өдөр байна да. Тэгэхээр яг та бас манай үзэгчдэд зориулаад өөрсдөө тарьсан шин тэжээлтэй одоо хоол хүнс тэжээлээ малдаа өгснөөрөө малд нь ямар өөрчлөлт гарсан бэ гэдэг бодит жишээ байвал бас хэлж өгөөч. Ер нь ногоон тэжээл гэдэг маань зориудаар одоо тариалж байгаа хадлан шүү дээ тий. Байгалийн өвстэй зүйрлэшгүй шим тэжээлтэй гэж ярьдаг. За ногоон тэжээлийг тариалахдаа хамгийн үндсэн таримлын үр нь бол овёс байдаг. Овёсны ногоон тэжээл маань л гэхэд өөрөө байгалийн өвстэй харьцуулшгүй одоо тийм шим тэжээлтэй буюу уурглаг байдал маш өндөр байгаад байдаг. За ер нь малчид маань одоо сайн мэдээд дуулгыг гэх юм бол хагас эрчимдсэн мал аж ахуй руу одоо ингээ паг зэрэг удаанаар боловч ингээд шилжиж гин шүү дээ. Яг энэ үеэр болвол ногоон тэжээл гэдэг зүйлийг зөвхөн овёсоор биш овёс, арвай, вандуу тийм ээ эрдэнэ шиш гэдэг ингээд бусад ургамлуудыг холиод тарьчих юм бол сүүний үхэрт тийм үү сүүнийх нь гарцыг нэмэгдүүлдэг. Махны үхэрт одоо тэр нөгөө бордох процессыг нь маш хурдан явуулдаг ч гэдэг юм ингээд маш их үнэхээр бодтой өндөр өгөөжтэй байдаг л да. Тэгээ өнөөдөр бас яг Кооперантлаа хурлын хүнсний аюулгүй байдлын талаарх сэдвийн хүрээнд маш олон хурал хэлэлцүүлгүүд өрнөж байна. За эргээд манай Монгол улсын одоо мал аж ахуй гэдэг маань өөрөө бидний хүнсний хэрэглээний хамгийн гол их үндэс болж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ шин тэжээлтэй ногоон тэжээл хэрэглэснээрээ ч байд юм уу эсвэл одоо малын эдшин сайжирснараа бидний хүнсний аюулгүй байдлаас яаж нөлөө үзүүлэх вэ гэдэг талаараас хэлж өгөөч. Тийм малаас авах ашиг шим ерөөсөө шууд нэмэгдэнэ бодтойгоор. Эргээд
органик тэжээл болно гэсэн үг. Элдв янзын одоо нөгөө нэг хими янз янзын найрлаггүй тийм ээ. Ер нь манай бэлчээрийн мал аж ахуй бол эрүүл гэдгээрээ дэлхийд гайхагдсан алдартай байдаг шүү дээ. За тэгэнгүүт дээрэс нь ингээд хүчит тэжээлээр юм уу, ногоон тэжээлээр тэжээгээд өгөхлөөр илүү органик тэжээл хүнс болж биднэрт хүрж ирнэ. Энэ маань тэгээд бидний эрүүл мэндэд нөлөөлнө. За бас малчтын маань амьдрал ахуй эдийн засгийн үр нөлөө бол бас заашгүй хэлэх хэрэгтэй юм чинь. Тэгэл би яг эдийн засгийн үр нөлөөний талаар танаас яг асууя гэж бодчихсон. Жишээ нь одоо ингээл өвөл зуд боллоо, нэмэлт тэжээл авъя гэхээр үнэтэй тусдаг. За харин өөрсдөө ингээд нэмэлт ногоон тэжээлээ тарьчих юм бол ямар эдийн засгийн хэмнэлт гарч болох вэ? Бид нар ер нь малчтыг тариулж эхлэхдээ ингэж ярьдгийг нэг шуудаа ногоон тэжээлийн үр авчгаа, овёсны үр авчгаа за ойролцоогоор нэг 50 мянган төгрөг л байгаа тийм үү. Эн чинь та яг яаж хэр тарьснаас чинь шалтгаалаад 2-3 портер ногоон тэжээл болчдөг байхгүй. 2-3 портер ногоон тэжээлийг авахд бол 50 мянган төгрөгөөр үр авч явах 2-3 портер ногоон тэжээлийг өөрийг нь худалдаж аавна гэх юм бол сайн нилээд гараа явчихна шүү дээ. Тэгэхээр л ингээд нөгөө нэг ялгаа нь харагдаж байгаа тийм тий. Тэгэхээр яг малчин өрх бүр хэрвээ өөрсдөө энэ ногоон тэжээлийг тариалах боломжтой болох юм бол тэдний эдийн засагт ч гэсэндээ сайнаар нөлөөлөх боломж бүрднэ гэж харж байна. Тий, яг тийм. Тэгэд өнөөдрийн таны оролцсон хэлэлцүүлгээс бас та ямар асуудлууд хамгийн их одоо таны анхаарлыг татаж онцлмоор байгаагаас бодож өгөөч. Бид болохоор өөрсдийнхөө үйл ажиллагааны хүрээнд харж ирсэн. Өнөөдрийн манай panel discussion-ы одоо паналистуудаар зочдоор шинжлэх ухааны академийн эрдэмтэн хөрсний эрдэмтэн Бямба. За тэгээд хөдөө аж ахуйн доктор Ишиг буян гэдэг хүмүүс хурж ирээд арай илүү нэг өргөн хүрээнд ярьж байгаа байхгүй. Монгол орны маань хөрсний нөхцөл байдал одоогоор яг ямар байгаа нэ? За ямар төвшнөөс ямар луу ингээ бууж байгаа. Энэ нь өөрөө эргүүлээ дэлхийн цагаагарт ямар нөлөөлж байгаа ингээд мэдээлэл тоонуудыг сонсоход бол бас үнэхээр санаа зовоох тийм ээ. Сэтгэл эрдийнх энэ тоонууд бол байгаа юм. Бидний энэ ажил түүнийг одоо шийдэх нэг гарцуулж байгаад нь бол үнэхээр урам орлоо манай хамталан. Эцэст нь та ер нь ингээд COP17-д оролцоод сэтгэл ямар байна? Одоо маргааш хуралдаад дуусах гэж байна. Ер нь ямар үр дүн гараасаа гэсэн хүлээлттэй байна вэ? COP17 хүмүүс бүгдээрээ л ярьж байна те дэлхий биднийг сонсож байна гэд гарцаагүй тийм энэ бол маш хүндтэй энэ дэр гэхдээ одоо бэлэг тэмдгийн гэхээсээ илүү бодиттой шийдлүүдийг гаргаж ирж байгаа нь үнэхээр талархууштай байгаа. Санхүүгийн томоохон үр дүнгууд гарч байна. Ер нь бол санхүү шийдэгдсэн байхад бусад асуудлууд шийдэгдээд явна гэж бодож байгаа. Тийм болохоор COP17 гэдэг хурал манай улсад зохион байгуулагдаж байгаад үнэхээр талархалтай байна. Бидний үйл ажиллагааг олон нийтэд хүргэж өгсөнд нь бүр их талархалтай байгаа да. За баярлалаа цаг гарган ярилцлага өгсөн тань маш их баярлалаа. Таны цаашдаа ажилд амжилт хүсье. Баярлалаа урьж оролцуулсанд та бүхнээс амжилт хүсье. Баярлалаа. Өдөртөө манай студид Premier Agro компани ерөнхий менежер Бэлгөөн Эрж өөрийн туршлагаасаа хуваалцлаа. COP17 шууд амжилтын хөтөлбөр үргэлжилж байна.